2015 онд хөдөлмөр эрхлэлийн үндэсний тогтоолоор 4 хөтөлбөр батлагддаг хэрэгжсэн байна. Үүнээс залуучуудаа мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийг хөдөлмөр эрхлэлийг дэмжих хөтөлбөр зохион байгуулагдаж амжилттай хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь залуучууд мэргэжил боловсролын сургалтын байгууллагын төгсөгчдийг байнгын ажлын байртаа болгох, бизнес эрхлэх санаачлагыг дэмжих гол зорилгыг агуулсан байдаг байна. Хөтөлбөрийн хүрээнд 5-аас дээш гишүүдтэй 3 бүлэг шалгаруулан тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж гардуулсан юм а. 2015 онд Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн хүрээнд бол хөдөлмөр эрхлэлийн үндэсний зөвлөлөөс батлагдсан 5 хөтөлбөр нэг арга хэмжээнд амжилттай ажиллаж өнөөдөр сүүлийнхээ хөтөлбөрийнхаа нээлттэй үйл ажиллагааг хийж байна. За энэ залуучуудын хөтөлбөрийн хүрээнд бол бид нэлээдгүй хурдан хугацаанд маш шаргуу ажиллалаа. Манай ажил хэсэг. За эхлээд бид залуучуудтайгаа ярилцаж уулзж зараа тархаалаа. Тэгээд эндээсээ 40 оюутныг сая 200 сая төгрөгийн аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулж тэндээс эргээд 5 төсөл манай хэлтсээр хөдөлмөрийн хэлтсээр ирсэн байж байгаа. За 5 төсөл дээр ажлын хэсэг хуралдсанаар 3 төслийг шалгаруулж өнөөдөр 3 төслийг шалгаруулж бид тоног төхөөрөмжийн санхүүжилтээ хийсэн байж байгаа. Тэгээд шалгарсан оюутан сурагчид маань төслийн баг маань өөрсдөө явж чанартай тоног төхөөрөмж өөртөө таарсан тоног төхөөрөмж өөрсдөө явж шилж авсан байж байгаа. 3 төслийн баг маань ерөнхийдөө компьютерийн чиглэл, өсчний чиглэл, оёдлын чиглэл гэсэн ийм 3 баг байна. Нийтдээ нэг 17 хүүхэд 28 сая 970 мянган төгрөгийн санхүүжилт орж байгаа. Төслөн шалгарсан 3 бүлгийн гишүүдийн үйлдвэрлэл эрхлэх асуудлыг цаашаа дэмжиж ажиллах бөгөөд гардуулсан тоног төхөөрөмж нь тэдний мэдэлд 100% шилжих юм байна. Ийхүү эдийн засгийн ороо босгоо үед нүдэ олсон төсөл хөтөлбөрийг санаачилж амжилттай хэрэгжүүлэх гараа нь өнөөдрөөс эхэллээ.